Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 5 дугаар хэсэг. Түүний төсөөлснөөс баг зэрэг хуучирсан ч гэлэн ингээд байж байгаа нь яг л зүуд шиг санагдаж эхлэхэд бүсгүй хашаанаас холдож ийш тийшин харж зогсохдоо цаг үргэлж зүүдэнд нь орж ирдэг их уйрын усыг хайна. Гэтэл хүүхдийн инээх чимээ хүн гүйх нүүргэлэн орж ирэх их ус аль аль нь ч байсангүй. Бүсгүй өөрийгөө чимхэж үзв. Өвдөж байх юм. Гэхдээ уйрын усанд живж явхад цээж нь хүндүрлэн өвддгийг санаж эргэлзэн байхад ягаад ч юм айдас мэдрэгдэж эхлэв. Магадгүй өөр нэгэн зохиолч байсан бол өөрийнх нь бодол санаанаас ургуулan бичсэн тэр нэг хашаа байшин бүр хувцсан угаадаг төмпнэн хүртэл бодтөр оршдгийг мэдээд гайхаж бас баярлах байсан биз. Гэхдээ хүсэлжингийн дотор баяр баяслаас илүү айдас уйдгар гуниг мэдрэгдэнэ. Учир нь тэр үлгэрийн юм шиг хайр балбурм шиг амттай хангалуун сайхан амьдралын талаар бичдэг зохиолч биш шүү дээ. Энэ үед ирмэн ард нэрж мөрөнд нь зөөлөн хүрэхэд бүсгүй зочин эргэн харлаа. Хүслээ юу гэж байгаа юм бэ? Ирмэн намайг өвдөгдөө гэж хэлэхдээ тэр айсан нүдэр залуу руу ширтэнэ. Нөхөр нь гайхаж юу яриад байгаа юм бэ? Зүгээр үү? Ирмэн намайг алхахад эсвэл чимэх хурдлаар тэгэхгүй бол үер болж магадгүй. Юу үер вэ? Хүслээ юу яриад байгаа юм бэ? Яагаад энэ дуугаа юм? Олон юм асуулгүй миний хэлснийг хий. Би зүглэж байгаа сэрүүн байгаа. Аль нь болохоо мэдмээр минь намайг алгад гэж хэлэхдээ илүү шийдэмгий болсон харагдана. Гэхдээ ямар нэг зүйлээс айхмад байн ийш тийшээ харж сэрэмжлэн байснаа ирмүнэ гэж чангаар дуудав. Гайхсан залуу эхнэрийнхэн гарыг чангагч надгавал энэ нь түнд хангалтгүй байгаа бол л та. Өөр ямар нэг юм хийлтэй илүү дөрвтэйхэн хурдлаач гэхэд залууч хүсэлжин дагаад сандарч эхлэхэн тэр. Ирмэн эхнэрийнхээ мөрнөөс эрхий долоовор хуруугаар нь чанга чимхэж орхилоо. Харин энэ үед бүсгүй ёо гэж уулаг алдаад доош явган сууж гав. Үүнийг харсан ирмэн санаан завж дэрэгдэн сон гарыг нь атгаад юу болоод байгаа юм бэ хүслээ. Чи бие засаад ирэй гэж гарсан мөртлөө яагаад одоо замын цаана байдаг вүлээ? Яагаад энд ирсэн юм? Юу гарсан юм? Ямар нэг зүйлээс айгаа юу? Гэж мэдмээр байгаа бүхний нэг дураасав. Харин бүсгүй газар руу ширдсэн чихтэн толгоог нь сэгсэрч байлаа. Тэр юу ч дуурсангүй. Ингээд амралтын өдрийн төлөвлөгөө бүхэлдээ нуржээ. Залуус машиндаа сун гэрлүүгэн буцахад бүрхэг тэнгэрээс борооны том туслууд салхины шилэн дээр тогхийн унах чимээнээс өөр чимээ машинд гарахгүй. Хүсэлжин өөрийнхөө далайн цонхыг дугаараа нальж сунган түрүүний үдсэн харсан бүхнэн эргэцүүлэн бодсоор явна. Харин ирмэн эхнэрийнхэн төлөө санаа нь маш их зовж байв. Сүүлийн үед хүсэлжин нэг л биш байгааг анзаарсан нөхөр эхнэрийнхэн сэтгэл ихсэргэж стрессийг нь тайлах дараагийн төлөвлөгөө рүүгэн шилжихэр шийдээд байгаа нь энэ байлаа. Тэр нам гомыг эвдэн хоолойгоо засаад хүслээ чи түрүү яагаад тийш явснаа хэлэхгүй мө? Би чамд хэлсэн штэ. Би зүгээр л төөрчихсөн гэж хэлэхдээ бүсгүй энэ сэдвэр ярилцах хүсэлгүй байгаахан элт тэршээсэн хоолойны өнгөөрөн илэрхийлж байлаа. Ирмэн аргадан гуй чимэн сүүлийн үед энэ дэндүүг ачаалттай ажиллаад байгаа юм шүү. Хоёул маргааш баринд явах уу? Хамаг биеийнхэн жилиг гаргаад массаж хийж тэнэг минь гэж хэлэхдээ бүсгүй нөхрөн шоолонгуй нэж эхлэв.
Залуус явсаар гэртэн ирэхэд хүсэлжин ажлынхан өрөөрөөгөн яваад орчихов. Залуу ихнэртэй дуртай гоолыг нь хийж өгөхөр амлаад галдгооны өрөөндөн орж ирэн бэлдэж эхэлжээ. Ирмүн энэ зуран ихнэрийнхэн тухай бодно. Яагаад ямар учраас гэсэн асуултуудаар өөрийгөө болж өнгөрсөн хэдэн явдлуудыг наан цаана нь оруулан эвлүүлж хөм бодсоор сүүлдийн толгой нөвдөж эхлэх нь тэр. Энийг орооцолдсон үз шиг асуудлын нэг үзүүрийг нь олготол болно гэж эцэст нь шийдсэн ч тэр үзүүр нь төгсгөлөө эсвэл эхлэл үү гэдгийг танихад хэцүү. Гэхдээ энэ хэвээрэн удах тусам байдал улам хүндэрч гэр бүлийн авч үлдэж чадахгүй ч гэж мэдхээр хүндэрж болохыг залуу хэн хүнээс илүү сайн мэдэж байв. Гэртэн ирснээсэн хойш ажлынхан ширээн яраас босоогүй хүсэлчин нэг өгүүлбэр бичих гэж хэжнэн удсан бүү мэд. Хэдэн өдрийн өмнө л хурцгэрэл татуулан оройгоор норсон тэр их онгод хамаг биеинд нь багдаж ядан аманд нь хүртэл амтагдж бүтээл төрвөх шин санаа дэвшүүлэх гээд талбараар гялалзаж байсан зохиолч өнөөдөр харин эхний өгүүлбэр дээр л гацчихан тэр. Нэг л мэдхэд хоолны үнэр хамар зэрэгж байв. Ирмэн хоол хийхдээ болох удаан. Гэтэл түүнийг хоол хийж дуусгад бүсгүй нэг ч өгүүлбэр бүтэн бичиж дуусаагүй байгаа өөртөө готрох мэт гараараа нь тулан доош харж суулаа. Гэхдээ энэ удаад тэр зохиолын гол дүр Гялбагийн ирээдүйд урд урднийхаас илүү нухацтай хандаж эхлэх шиг санагдана. Учир нь тэр үнэхээр бодтер оршдог нэгэн ч байж мэдхээр нөхцөл байдлыг өнөөдөр өөрийн нүдээр харсан шүү дээ. Тэгэхээр илүү болгоомжтой байх ёстой юм шиг. Үүнийг дагаад өндөр хариуцлага зүрх юм шиг мэдрэмж төрөхөд цээж нь хүн дүрлэн амьсгал авахд бэрх боллоо. Хоолны ширээний ард суусан бүсгүн толгой дотор түүний харсан үдсэн зүйлс эргэлзсээр нөхрийнхөө хэлснийг ч сонсож чадсангүй. Яриа дуусныхан дараа нь юу гинэ гэж лавлан асуухтан багхан санаа зовсон байртай доодруулан хазлан байв. Үүнийг харсан нөхөр нь түүний байдлыг яг энэ мөч хүс эхлэн маш сайн ойлгож эхэллээ. Учир нь тэд хүүхэдтэй болох гэж 3 улсын хамгийн сайн гэсэн эмнэлгийг бараг дуусгасан гэхэд болно. Үе болон шинжилгээ, үзлэгийн дараах шийдвэрийг сонсохоор догдолж суугтан бүсгүй сандран твдэж хамаг биеэр нь гүөх айдсаа нуухын тулд ингэж уруулан хазалдаг. Гэхдээ энэ зуршил бүрийнхэн араас бүх зүйлийг хэвэн болохгүй байгаа зүйл харагдахгүй байна гэсэн хариул сонсдог үлээ. Бүсгүй нуудад яг л шинжилгээнийхээ хариуг сонсох гэж буй тэр үеүдшгэн их сандарч байгаа нь ээлтэй. Тэр хэмжээний том зүйл сэтгэлийг нь зовоож байгаагаас гарцаагүй. Тэгэхээр тэр хашаа ямар нэг учиртайгаас зайлахгүй болохыг сая нэг ойлгосон ирмэн өнөөх орооцолдсон их утасны нэг заах ажлынхан өрөөнд байж магадгүйг сая гадарлав. Сайхан хоол хийж өгсөнд талархаад сандлан дэлхэн босоход ирмэн эхнэрийнхэн араас ажлынхан өрөөнд оров. Хүсэлжин гайхсан гарцаар нөхрөн дагуулan харна. Тэр хизээч эхнэрийнхэн ажилд ингэж санаа тавьж сонирхож байсан удаагүй. Тэр тавир дээр өрсөн олон номнуудыг ашиглаж заримынх нь нэрсийг уншсаар өрөөнд дотууралгана. Гэрэл нэмэх хэрэгтэй юм байна. Бас энэ номнуудын тоосыг үйлчлэгч дуудах уу? Чи ямар байна? Гэж ойр зургийн юмс ярилцах зур бүсгүн дэргэд очиж ойрд юу бичиж байна да? Бичдэг зүйлсэл. Үйл тайлэгдэх нууцуд сүнсхий үзэгдэл чөтгөр шулам гэдэл гэж хэлээд мөрөн хавчлаа. Залуу эхнэрийнхэн бүрнөөс барин массажлах зууран чи өөрийгөө хэтэрхий ядраагаад байгаа юм биш үү? Надад тэгж санагдаад байх юм. Миний хөөрхөн эхнэр ядраад байвал өвдчихэн шүү дээ. Гэж хэлээд түүнийг сандлаас нь босгож ундлахын өрөө рүү авч орлоо.
Олон хоног бүтэн ойр авч чадаагүй бүсгүй халуун шүлний ачаар нам унтана. Харин эрмэн хормогчон тайлаад эхнэрийнхэн ажлын өрөө рүү сэмэрхэн гэдсээр оров. Ширээнийх нь ард сууж хамгийн сүлд хийж байсан зүйлсийг нэгэн-гүү уншив. Үтгэл өнөөдөр харсан тэр жижиг монгол гэр түүнийг тойруулан барьсан маажгийн хашааг эхнэр нь дүрслэн бичсэн байжээ. Эхнэрийнхэн чадварыг бишрэн багаргах сэтгэл дотроос нь халуун шатах мэдрэмжээр өгсөн царайнд нь инээмсэглэл болон тодорчээ. Залуу юу ч бодолгүй энэ бичвэрийн төөх рүү орлоо. Тэр нүдэндээ итгэсэнгүй. Буцаг үйлдэлийн хэдэнтийн давтаж харсан ч тэр он сар тодоос тоддор байна. Учир нь эхнэр нь энэ бичвэрийн тэр хашаанд очихоос ч өмнө бичсэн байжээ. Харин тэр байр байдал, өнгө будаг бүгдийг нь эхнэр нь нүдэнд харагдтал үгээр зурсан байсан нь тэдний үдсэн тэр хашаатай явцав таарч байлаа. Бүсгүй дэрэн дээр толгой тавьсан тэр мөчөөс эхлэн зүүдлэв. Өнөөх хашааны өмнө нөгөө янзаараа ийш тийш харан зогссон. Тэр хааны ихтэйгээс ус урсаж орж ирээд өөрийг нь хаман хаашаа чим явахыг хүлээж явах нь энэ. Гэтэл хашаан дотроос бүсгүй хүний хашгирах дуу гарна. Яг л ямар нэг зүйд хөөгдөн явахтан ам гуйх мэт. Хүсэлжин хашааны завсраар харавал танд эмэгтэй хүн байсангүй. Харин умгар гэрийн хаалгаар багтаж ядан гарч ирсэн том биетэй залуугийн нүд улаанаараа эргэлдэж, амнаас нь цагаан хөөс цагарх нь холгүй уурлаж, гартан тэлүү барьсан байх нь харагдав. Түүнийг дөнгөж харахтал зүрх нь зогсож шахам айж хаашаа ч зүгтэх ёстой гэдгийг тэр хар ухаанаараа мэдэрлээ. Хүсэлжин баруун тал руугаа эргэн гүөхид өнөөхөр түүнийг харсан бололтой араас нь нэхэж "Гэлба! Чамайг би заавал ална да" гэж хавар нэг хашгирах нь дуултав. Хэрв та энэхүү зохиолыг бүдүүн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.